хөтөрч байгаатай холбоотойгоор ханиад томоогийн өвчлөл нэмэгдэж байна. Үүнээс үүдэн эмнэлгүүдийн хүүхдийн тасаг дүүрч байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн 2 тасагтай бөгөөд бүгд хэвтэн эмчлүүлэх хүүхдээр дүүрсэн байна. Тус эмнэлгээр өдөрт 50-аас 100 хүүхэд үзүүлдэг бөгөөд түүний 10-аас 20% нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай буюу ханиад томоогийн өвчлөл нь хүн чатандаа орсон хүүхдүүд байдаг аж. Энэ жилийн ханиад томоогийн өвчлөл халуурах, хамар битүүрхээс гадна бүүлжих, суулгах зэрэг шинж тэмдгээр илэрч байгаа аж. Мөн эмнэлэгт хандаж байгаа иргэдийн дийлэнх хувийг бага насны тэр дундаа 0-аас 5 насны хүүхдүүд эзэлж байна. Коронавирус талбар тархахаас өмнө буюу 2019 оны өвөл бага насны хүүхдүүдэд шинэ төрлийн нянгаар үүссэн. Идээд талбартай хавсарсан ханиад томоогийн өвчлөл илэрч байсан. Тэгвэл энэ жил бөөлж суулгах шинж тэмдэг хавсран илэрч байгаа нь сүүлийн жилүүдэд нян вирустэй хавсарсан ханиад томоогийн өвчлөл ихсэж байгааг илтгэж байгаа юм а. Дүүргийн эмнэлэг манай болохоор хүүхдийн 75 ортой. За тэгээ орны эргэлт бол ихтэй ачаал ихтэй ихсчээд байна. Хүүхдээ 2 тасагтай 2 тасаг манай болохоор одоо ерөнхийдөө дандаа дүүрэн дүүрэн хүүхдтэй л суулгалт айгүй их байгаа. Суулгалт нь болохоор их хвчлэн дандаа вирусын гаралтай. Тэгээд хоолой залгууруулах, үрвсэх, тэгээ гар хөдлөөр цэврүү тууралт гарах шинжүүд хавсарч айгүй хэлэрж байна л та. Үзүүлж байгаа хүүхдүүдийн баталгаалаар ихэнх хувийг мэдээс 80-90% 0-5 насны хүүхдүүд эзэлж байгаа. Өдөртөө манад их 50-аас 100 орчим хүүхэд амралтын өдөр бол ерөнхийдөө нэг 120 орчим хүүхэд үзүүлдэг. Тэгээ тэрний болохоор нэг 10-аас 20% нь болохоор хэвтэн эмчлүүлнэ. Ерөнхийдөө хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн тоо болохоор нэг 50 дотор байгаа одоо. Нүдэн нууцлал амар халуурал хоолойн амир хөдөлж. Ой тавсаж. Хоолой нүгдээд халуураад тэгээд нүдэн нухтаад ус нь очиж. 4-7 хоногт өвдөд энд үзүүлсэн байхгүй. Тэгээд 7 хоног яг эмийн уулсан чинь яг буцаад яг энэ хагас өдөр дахин өвчсөн. Сиропын юмнуудын уулгаад яг цагаа ярьж уулгаараа гэсэн. Тэгээд хоолой хүндэрсэн байгаа. Нилээ өвдсөн байна. Дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт ханиад томоо нь хүндэрсэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүд ханддаг бол хөнгөн хэлбэрийн ханиад томоогоор өвчлсөн хүүхдүүдийн хандах анхан шатны байгуул нь өрхийн эмнэлэг байдаг. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 9-р хорооны өрхийн эмнэлэгт ачаалал мөн их өдөрт 100 орчим хүүхэд хандж байна. Тэгвэл гүйлгэх болж бас илэрч байгаа. Энэ болохоор ерөнхийдөө бол вирусын гаралтай ханиад гэсэн үг л дээ. Халуурах, тэгэхэд ханиалгахтай нэмээд гүйлгэх, суулгах гэсэн ийм гаралтай ерөнхийдөө бол вирусын гаралтай л ханиад гэсэн. Вирус гэдэг чинь өөрөө л томол гэсэн үг л дээ. Өдөрт нэг 20-30 хүн бол байгаа шүү. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа хүмүүсийн цугларал, нягтрал зэрэг нь бага насны хүүхдүүд ханиад томоогаар өвчлөх гол шалтгаан болдог. Мөн томоо нь 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг бөгөөд улсын хэмжээнд жил бүр 250-аас 300 мянган хүн томоо төст өвчнөөр өвчлөдөг гэх судалгаа байдаг. Тэдгээрээс 200 орчим мянган иргэн хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болдог аж. Тиймээс иргэд бага насны хүүхдүүд ханиад томоогоос урьдчилан сэргийлэх үүднээс амны хаалт зүүх, цаг агаар тохируулан хувцлах, хөнгөн явцтай өвчлөлийн үед хамрын тусаалах хэрэглэх, давс соодны уус малаар ам хамраа зайлах хэрэгтэй. Мөн шин тэжээлтэй хоол идэж, гэрийн дэглэм сахих, шингэн их уух зэрэг ханиад томоогийн үед хэрэглэдэг арга хэмжээг авч болох юм а.